Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өгүүлбэртэй бодлого бодох арга зүйгээ. За өгүүлбэртэй бодлого алхамчлал. За хамгийн нэгдүгээр эхлээд бодлогын өгүүлбэрийг маш анхааралтай 2-3 удаа ойлгож уншина. За хоёрдугаарт нь бодлогын талаар ойлгосноо ярилцсан. Гуравдугаарт нь товч хүчиглэл, зураглал. За дөрөвдүгээрт нь бодлогоо шалган бодно. Бодсон бодлогоо 5-дугаарт нь шалгаад хамгийн сүүлд нь алдаа гадснаа. За нэг бодлого өгсөн байна. Солонго амралтаараа 152 үлгэрийн ном. 8 түүнээс 8 дахин 100 үлгэрийн ном уншсан бол энэ хоёр нийт хэдэн үлгэрийн ном уншсан бэ? Солонго номингоос хэдээр олон ном уншсан бэ? За асуултанд хариулаарай. Хэн ном уншсан бэ? Зүйтэй. Солонго 82 ном уншсан. Солонго хэдэн ном уншсан бэ? За 152 ном уншсан байна. Номин хэдэн ном уншсан бэ? За номингийн номны тоо өгдөөгүй ч 8 дахин 100 ном уншсан гэдэг нь мэдэгдэж байна. Эхлээд юуг олох вэ? За номингийн номны тоог олно. Дараа нь юуг олох вэ? За тэр хоёр нийлээд хэдэн ном уншсан бэ гэдгийг олж өгнө. За эцэст нь юуг олох вэ? За солонго номингоос хэдээр олон ном уншсан бэ гэдгийг олох нэ. За өгсөн зүйлсийг үзье. За юуг олох гээд байгаа юм бэ? Номин хэдэн үлгэрийн ном уншсан бэ? Нийт хэдэн ном уншсан бэ? Хэдээр олон ном уншсан бэ гэдгийг олох нэ. За зурглаад үзье. За солонгон уншсан номыг ийм гэж үзье. Өөрөөр хэлбэл 152 ном уншсан. За номин болохоор түүнээс 8 дахин 100 ном уншсан. Өөрөөр хэлбэл 8 тэнцүү хуваасны нэгтийн тэнцэх хэмжээний номыг уншсан. За тэгвэл одоо асуултынхаа дагуу номин хэдэн ном уншсан бэ? Нийлээд хэдэн ном уншсан бэ? За солонго номингоос хэдээр олон ном уншсан бэ гэдгийг зурглана. За ингэж зурглах нь. За мэдээж номингийн номыг олохын тулд 8 тэнцүү хуваана. За номин бол 19 ном уншсан байх нэ. Тэр хоёр нийлээд хэдэн ном уншсан бэ? За тэгвэл солонго номин хоёрын номыг нийлүүлээд өгөхөөр 171 ном уншсан байх нэ. За солонго номингоос хэдээр 100 ном уншсан бэ? Өөрөөр хэлбэл тэр зөөрөөг олохдоо хасаж өгнө. За өөрөөр хэлбэл солонго 133 номоор олон ном уншсан байх нэ. За дараагийн бодлого 2 тооны нийлбэр хамгийн их 2 оронтой тоо. Ялгуур нь хамгийн их 1 оронтой тоо бол тоо тус бүрийг олоорой. За хамгийн их 2 оронтой тоо нь 99, хамгийн бага 1 оронтой тоо нь 9. Тоо тус бүрийг олъё. За зурглаад үзье. 1 2 дугаар тоо нийлээд 99. За 1-р тоо 2-р тоо хоёрын ялгуур өгөгдсөн. За тэгвэл ялгуур гэдэг маань болохоор тухайн тоон дээрээ бас тэр хоёр тооны зөрөөг илэрхийлдэг. За тэгвэл одоо эндээс зурглалаас ажиглах юм бол энэ 9 гэсэн зөрөөг авбал энэ 1 2 дугаар тоо тэнцэж ирэх нь. За тэгвэл зөрөөг нь авчи. 90 ном. Энэ 1 2 дугаар тоо тэнцүү. Тэгвэл нэг хэсгийг олохын тулд 2 тэнцүү хувааж өгнө. За өөрөөр хэлбэл 2 дугаар тоо нь 45 байсан баг. За 1-р тоо нь болохоор 2 дугаар тооноос 9-өөр илүү. За тэгвэл 1-р тоо нь 54 ном байсан баг. За гэрийн даалгаварт энэ өгүүлбэртэй бодлогыг уншаад зураглаад бодолтоо хийгээрэй. Анхааран сонссон хүүхдүүдэд баярлалаа.